За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдрийнхөө нийгэм судлалын 12 дугаар ангийн сонгоны хичээлээр хэл ба сэтгэхүй хэмээх сэдвийн хүрээнд өнөөдрийнхөө хичээлийг багшин бэлдлээ. За тэгэхээр энэ сэдвийн хүрээнд бид нөр хичээлийн зорилтын хувьд хүүхдүүдэд дараах 3 зорилтыг хүрээнд ажиллана. За энэ 3 зорилт нь бол хэл сэтгэлгээний илрэх хэлбэр гэдгийг үндэслэнэ. За хоёрт нь бол ердийн болон шинжлэх ухааны хэллэгийг хүүхдүүдэд харьцуулна. За гуравт нь логик алдааг илрүүлж өөрийн ярианд хяналт тавих гэсэн энэ 3 зорилгын хүрээнд агуулга дэмжих видеог багш нь бэлтлээ. За ингээд хэдүүлээ хичээлдээ орцгоё. За дэлхий дээр хүүхдүүдэд 7000 гаруй хэл байгаа ч гэсэн бүгдээрээ сэтгэхүйн хувьд ижил хуйлан захирагддаг. За хэдүүлээ дэлгэцэн дээр анхаарлаа хандуулад дэлгэцэн дээр гарч байгаа. So where are you from and how many languages do you speak? I'm from Mongolia. I have certificates in 9 languages, but I'm comfortable in 4 to 5. У нас было очень много русских школ в Монголии. Мы никогда не были частью Советского Союза, но, конечно, очень много влияния было в Monголии. Meine Eltern beides kann in Deutsch sprechen. So in meiner Kindheit, ich habe immer Deutsch gehört. Aber nur in die letzten 2 Jahre habe ich eine echte Kurs angefangen und einen Kurs angemeldet. 我去在中国读我的本科，所以我学了国际关系，我会不得不中文学习。Ер нь монголоор ярихаар хүмүүс их гайхдаг. Бид нар 3 сая хүнтэй болохоор орноос гадуур нэг их тааралдаад байдаггүй. Тэрэнд бол гайхдаг. Тэгээ бидний хэл бол жишээ нь Хятад, Япон, Солонгосоос мэдээж аюу өөр. Pour moi, oui. Donc, la communauté francophone en Mongolie est très petite. Mon audition et mon expression orale n'est très bon, mais quand je lis, je peux comprendre beaucoup de choses. Eu estudar português só 2 ou 3 meses, mas eu gosto português. Português Portugal. Konnichiwa. 私の名前はフスレンです。日本人ですか？ないです。私はモンゴル人です。日本語を勉強してるよ。でも За энэ бичлэг дээрээс хүүхдүүдэд анзаарч харах юм бол хэл бүр өөр аваа тийм ээ. За тэгээд цаашаа үргэлжлүүлвэл утга санаа нь бол нэгдмэл байдаг тий. Өөр аваа дүрмтэй байгаа ч гэсэн утга санаа нь л нэгдмэл байгаа. Өөрөөр хэлбэл хэл бол зөвхөн дуу аваа биш, бидний хүмүүсийн нийгмийн харилцаа болон соёлын дархлааг илэрхийлдэг ийм томоохон үзүүлэлттэй гэдгийг манай хүүхдүүд бичлэгээс сая анзаарч харсан баха. За ингээд бидний багшийн хэлэх гээд байгаа үндсэн санаа бол энэ дээр ерөөсөө л бид бүгд адилханаар сэтгэдэг. Сэтгэхүйн хувьд бол нэгэн ижил хууль бидний одоо тийм ээ сэтгэхүйд үйлчилж байгаа гэдэг энэ үндсэн санааг хэдүүлээ авцгаая. За цаашаа үргэлжлүүлвэл хэл бол тэмдгийн система гэж байгаа. Тэгэхээр хэлнийг судалдаг 2 үндсэн салбар байна л да. Нэг нь бол бүтэц талаас нь судлахыг синтаксис гэж нэрлэдэг. Хэлийг утга зүйн талаас нь судлахыг семантик гэж нэрлэдэг. За тэгвэл тус бүрт нь хэдүүлээ авч үзцгээе. Тэгэхээр хэл бол өөрийн үгсийн сан байгаа тий. За жишээлбэл монгол хэл 35 үгс тэмдэгтээс бүрдэж байгаа. За ингээ үгсийн сангаас гадна өгүүлбэр зүй, утга зүй, найруулга зүй маш олон дүрмтэй байгаа. Энэ дүрмүүдийн нийл байдгаараа энэ ерөөсөө хэл болон ийм системтэй шин чанартай юм байна гэдэг энэ утгыг илэрхийлж байна гэсэн. Тэгэхээр хэл өөрөө системтэй юм байна. Тэгвэл ямар системээр ажилладаг юм бэ? Өгүүлбэр зүй, утга зүй, найруулга зүй гэсэн маш олон дүрмийн системээр тулгуурлаж хэл бол ажилдгаа гэж ингэж үзэх нь бид нар. За ингээд цаашаа аваад үзэх юм бол хэлний бүтэц талаас нь нөхдүүдээ тэмдгүүдийн хооронд ямар дүрм тийм ээ дүрмээр холбогдож байна гэдгийг судалдаг хэл шинжиллийн салбарыг бол синтаксис гэж ингэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн хэлний тэмдэгтүүд нь хоорондоо ямар дүрмээр холбогдож ийн буюу өгүүлбэр зүй гэж бид нар нэрлэдэг тийм. За энэ салбар ухааныг бол синтаксис гэж ингэж үзнэ. За харин семантик нь болохоор хүүхдүүдэд ялгаатай. Эсвэргээрээ бид нар тэмдэгтүүдээр дамжуулаад сэтгэхүйдээ гадаад байдлын бодит байдал, ширээ алим бол алим тийм ээ. Мод бол мод. За тэр харагдаж байгаа бодит юмс үзэгдлийг тэмдэгтүүдээр дамжуулан өөрийн оюун санаанд тусгаж буй байдал. За ингээд тусаад ороод ирэхээр бид нар тухайн зүйлийн талаарх биднэрт гол утга санааг өгж байдаг тийм.
За энийг нь бол семантик гэж хүүхдүүдэд нэрлэдэг байгаа юм байна. Тэгээд энэ утгаараа сема гэдэг нэр томьёо маань өөрөө тэмдэг гэсэн утгатай. Тэмдэгтүүдээр дамжуулан одоо хүний сэтгхүүд тийм ээ бодит байдлын юмс үзэгдэл буухыг тусаж одоо тийм ээ зураглал нь бууж байх юм бол үүнийг бид нар семантик одоо утга зүйг ярьж байна гэж ингэж үзэх нэ гэсэн үг хүүхдүүдээ. За тэгвэл бид нар логик дээр логик алдаа гаргана гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр логик алдаа бол синтаксисийн дүрм зөрчигдөхөөс илүүтэйгээр семантик буюу утга зүйн одоо төөрөгдөл үүсэх энэ алдааг л бид нар одоо логик алдаа гэж ингэж үздэг байна. Тэгэхээр илүү семантик буюу утга зүйн одоо төөрөгдөл нь логик алдааг үүсгэдэг гэж ингэж үзэх нь нөхдөдөө. За ингээд цаашаа хэдүүлээ хэл ер нь хэрхэн үүссэн талаар авч үзье. За ингээд хэлийг аваад үзэхээр төрлөх хэл, зохиомол хэл гэдэг ингээ хоёр ангилан авч үзэх боломжтой байдаг. За ихэнх хэлнүүд бидний анхлан суралцсан, анхлан одоо тийм ээ үндэснээс маань улбаатай одоо энэ хэлнүүд маань одоо төрлөх хэл болж байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүмүүсийн харилцааны явцад аяндаа үүссэн одоо бидний хувьд одоо монгол хэл байх жишээний англи хэл ч гэдэг юм уу те. За эдгээр нь бол баялаг одоо юм утга агуулгатай ч гэсэн логик алдаа гарах нь магадлалтай ийм хэлүүд байж байдаг. За харин зохиомол хэллэг болохоор хүүхдүүдээ бид нар төрлөх хэлэн дээрээ суурлаад зохиомол хэлүүдийг сурж авсан. Өөрөөр хэлэх юм бол тодорхой нэгэн шинжилгээ ухаан болох тийм ээ математик, хим, одоо програмчлал ч юм уу эсвэл логикийн тэмдэгтүүд ч юм уу тийм ээ эдгээр хэлүүдийг бид нар зориуд зохиосон. Өөрөөр хэлэх юм бол тодорхой зорилгоор тухайн одоо мэдлэгийг олж авахын тулд зориуд хүмүүс зохиосон хэлийг бид нар зохиомол хэл гэж байгаа. За тэгвэл төрлөх хэлэн дээрээ суурлаад энэ зохиомол хэлүүдийг бид нар суралцдаг юм байна гэж ингэж үзэх нь. За тэгвэл шинжлэх ухааны ягаад одоо зохиомол хэлэн дээр хэлийг одоо ашигладаг юм бэ гэдэг асуулт бол биднэрт орон гарах бах. За энэ асуултан дээр бол хүмүүс бид нар сайхан гэл аваад үзэхээр хүн болгон сайхныг өөр өөрөөр ойлгогддог. Одоо сайхан гэдэг миний хувьд одоо өөр, за доржийн хувьд өөр байх жишээ нэ. Гэтэл H2O гэдэг нэр томьёо бол дэлхийн хаанч нэг л утгыг илэрхийлж байдаг. Энэ утгаараа бид нар зохиомол хэлийг зайлшгүй одоо тийм ээ ашиглах юм шаардлагатай болсон гэж ингэж үздэг байна. За тэгээд зохиомол хэл нь бол сая дурдсанчлан багш нь нэг л утгыг илэрхийлдэг буюу зохиомол хэл нэг л утгатай юм нарийн чанд төөрөгдөлгүй байдгаараа бас энэ онцлогтой байна. Тэгжээ шинжлэх ухааны мэдлэг цаашаа одоо тийм ээ дамжигдан явах энэ одоо боломж нээгдэх нэ. Бид нар хичээлийн ихэнд сая маш олон хэллүүдийг маш олон хэлээр ярьж байгаа охины бичлэгийг бол харсан шүү дээ. Тэгэхээр тэр олон хэлээр бид нар төөрөгдөлгүйгээр утгын төөрөгдөлгүйгээр аливаа зүйлийг ойлгохын тулд зохиомол хэлийг бий болгоснороо даваа талтай байх нэ. За ингээд хэлний хэдүүлээ чиг үүргийн асуудлыг авч үзье. За хэл бол мэдээж одоо харилцааны тийм ээ бид нар өдөр тутам мэдээллийг одоо тухайн зүйлээс сэтгэгдэл төрн мэдрэмжээ илэрхийлэн мэдээлэлээ хадгалан зэргээр харилцааны болон танин мэдхүйн одоо ийм үүргүүдийг маш их гүйцэтгэдэг тийм ээ мэдлэг чадвараа нэг үеэсээ нөгөө үед дамжуулж байгаа. За өнөөдөр багш нь ингээд хаадаг хичээлээ тайлбарлан ярихдаа ч гэсэн танин мэдхүйн одоо хэлний чиг үүргийг ашиглаад мэдлэгийг тийм ээ та хэдэд бол ингээд танилцуулж тайлбарлаж өгч байна. За тэгвэл бодит байдлын юм үзэгдлийг зураглах гэдэг 3 дахь үүрэг нь биднэрт логикт илүү хамааралтай байх нь. За өөрөөр хэлэх юм бол хэл өөрөө тэмдэгтийн одоо нэг чухал хэсэг шүү дээ. За тэгэнгүүт тэмдгийн одоо нэг чухал үүрэг болох одоо тийм ээ нэрийг ашиглана. Одоо бид нар тэмдэгтүүдээр нийлүүлж жагаад аливаа зүйлийг нэрлэж идэг тийм. Тэгэхээр тэр нэрийг ашиглан юмсыг тэмдэглэж байгаа гэсэн үг. За энийг бол тэгж нэрлэнэ, энийг тэгж нэрлэнэ гэд аливаа юмсыг бид нар дандаа яах нь тэмдэглэж байгаа гэсэн санаа. За ингээд тэмдэглэн зураглах нь бол одоо хэлний тэмдгийн бол маш чухал үүргүүдийн нэг байх нь байна. За тэгээд нэр бол ямар нэгэн тодорхой юмс шинж, харилцаа, үзэгдэл, үйл явцыг гэд илэрхийлсэн одоо үг холбоо үг бас байж ингэж бас болдог байна. За тэгтэл нэр гэдэг зүйл маань өөрөө аливаа зүйлийг нэрлсэн энэ нэр маань утга холбогдолтой байдаг. За нэрийн утга гэдэг нь нөхдүүдээ тухайн нэр нь тэмдэглэгдэж байгаа юмсыг илүү илтгэдэг. За жишээлх юм бол хэдүүлээ
2 дээр нэмдэг нь 2, 9-өөс хасдаг нь 5 гэдэг энэ хэлний илэрхийллүүдийг харъя л та. За гэтэл энэ илэрхийллүүдэд юуг илэрхийлэх гээд байна вэ? Ямар утгыг илэрхийлж байна гэд ингээ аваад үзэхээр 4 гэсэн нэг л утгыг ингээд илэрхийлж байгаа. Хассан ч адилхан, нэмсэн ч адилхан 4 гарч ийн тийм ээ. Тэгэхээр энэ 4 гэдэг утгыг бид нар илэрхийлээд байна гэсэн үг. Тэгэхээр нэрийн утга гэдэг нь тухайн нэрэнд одоо тэмдэглэж байгаа юм юмсыг илтгэнэ гэсэн үг. За утга холбогдол нь юугаараа ялгаатай юм бэ гэхээр хүүхдүүдээ юмс үзэгдлийг нэр хэрхэн тэмдэглэж байгааг илүү илтгэдэг. За жишээлх юм бол 4 ба одоо тийм ээ 2 дээр нэмдэг нь 2, 9-өөс хасдаг нь 5 гих мэтчлэн илэрхийллүүд нь бүгдээрээ өөр тийм ээ утга холбогдолтой байна гэсэн үг. Одоо нэг нь одоо нэмэх үйлдэлийг илэрхийлж гин, нэг нь одоо хасах үйлдэлийг илэрхийлж гин. Энд чинь өөрөө утга холбогдлын хувьд өөр байгаа гэсэн үг. Утгын хувьд нэг боловч утга холбогдлын хувьд өөр утга холбогдлыг илэрхийлж байна. Өөр утга санааг биднэрт өгч байна гэсэн ийм онцлогтой байх нь байна. За тэгвэл бид нар ингээ хэлэн дээрээ нэрэн дээрээ тулгуурлаад цаашаа ингээ юмсыг зураглаж хүүхдүүдэд тэмдэглэж идэг тий. За юмсыг зураглан тэмдэглэсэн одоо мэдээлэл маань бодит байдалтай тохирч байх юм бол бид нар үнэн гэдэг одоо шалгуурыг тогтоож болох нэ. За харин бодит байдалтай тохирохгүй байх юм бол бид нар худал гэдэг гэж ингэж үздэг тийм ээ. Гэтэл мөн одоо үнэн худлыг тогтоох боломжгүй мэдээллүүд бас байдаг. Жишээлх юм бол эх жил үнэтэй сайхан өвөл болох нэ гэх юм бол энийг бид нар тийм ээ худал үнэнг нь тогтоох боломжгүй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол учир нь хэлэн дээр бол маш олон үүргүүд байгаа гэж өмнөх шин дурдсан. Хэлэн дээр хэм хэмжээ сахиулж яадаг, бодол мөрөөдлөө бид нар илэрхийлж яадаг, амлалт өчиг өгж байдаг. За тэгээд үнэлгээд өгнөлтөө өгөх асуух зэргээр ингээд маш олон үүрэгтэй. Тэгэхээр тэр олон үүргүүдэд бид нар үнэн худал гэдэг шалгуур тавих боломжгүй гэсэн. За ямар одоо зүйл дээр үнэн худлыг тавих боломжтой вэ гэхээр за цас цагаан гэдэг хэллэгийг бол харцгаая дэлгэцэн дээр харагдаж байна. За бодит байдлын юмс үзэгдэл цас цагаан байна уу? За бодит байдалтай тохирч байна. За тэгвэл энэ тохиолдолд бид нар үнэн гэж үзэх юм байна. Үнэн гэж үзэх юм байна. За ийм гих мэтчлэнгээр үнний шалгуурыг одоо тийм ээ тогтоодог байх нэ гэж ингэж үзэх нэ нөхдүүдээ. За логик алдаа болон ярианда яаж хяналт тавих вэ гэдэг асуудал байна. За энэ хүрээнд бол нөхдүүдээ категорийн алдаа гэдэг ойлголт гарч ирдэг. Категорийн алдаа. За хоёрдмол утга гэсэн ийм хоёр ойлголтууд байгаа. За категорийн алдаа яаж үүсдэг вэ гэхээр өөр төрлийн зүйлийг хольж хэрэглэх тохиолдолд категорийн алдаа үүсдэг. За жишээлх юм бол бид нар ухаан бол ногоон өнгөтэй. Ухаан гэдэг чинь нэг өөр төрлийн нэр томьёо байна тий. За ногоон өнгөтэй гэдэг маань бас нэг өөр төрлийн нэр томьёо. Гэтэл энэ хоёр нэр томьёог хольж хэрэглэсэн тохиолдолд энд бол категорийн алдаа үүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол нэгэн ижил одоо төрлийн нэр томьёонуудыг авч үзэх ёстой байтал өөр одоо бүлгийн нэр томьёо болох тийм ээ. Ухаан гэдгийг бол одоо тийм ээ ногоон гэдэг энэ тэмдэг нэрээр тодорхойлцсон байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө категорийн алдаа гэдэг зүйлийг үүсгэж идэг. Өөрөөр хэлэх юм бол цаашаа бид нар өгүүлбэр маань ямар ч одоо тийм ээ хэллэг маань ямар ч утгагүй болох ийм одоо аюулд хүрнэ гэсэн үг. За хоёр дахь алдаа нь бол нөхдүүдээ хоёрдмол утга санаа гарч ирж байдаг. За нэг үгийг одоо өөр утгаар ашиглаж төөрөгдүүлэх замаар энэ алдаа бол үүсдэг. Тэгэхээр логик алдааны хувьд бол хоёрдмол утга гаас алуулах зайлсхийх шаардлагатай байх нэ гэсэн. За яагаад ер нь одоо хүүхдүүдэд яриандаа хяналт тавих хэрэгтэй юм бэ гэхээр бусдад өөрийгөө зөв ойлгуулна. За баримттай үндэслэлтэй дүгнэлтийг нийгмийн ухааны хичээл дээр за бусад хичээлүүд дээр ч гэсэн хийх боломжтой болно гэсэн. За хуурамч мэдээлэл бас автахгүй байх, нэгтэл шалгах гэдэг энэ одоо чухал санаанд суралцах нэ гэсэн үг байна хүүхдүүдээ. За баттгал өнөөдрийнхөө сэдвийн хүрээнд хүүхдүүдэд баттгаад дараах одоо логик хэллэгүүдийн утга дээр нь бид нар үнэн худал гэдэг шалгуур тавьж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр аль нь одоо логик хэллэг юм бэ гэдгийг ялгана. За чи хаана амьдардаг вэ гэдэг логик хэллэг мөн үү биш үү сайн бодоорой. За гих мэтчлэнгээр эндээс логик хэллэгүүдийг ялгаад тэрний утгыг нь үнэн худлаар нь тодорхойлох нэ хүүхдүүдэд. За ийм даалгавар хийж гүйцэтгэе.
За тэгээ өнөөдрийнхөө хичээлийг судалсанд сурагчдаа баярлалаа. За ингээд дараагийн хичээлүүдээр эргээд уулзцгаая.